За одоо би та нарт одоо тэр авсан дүрсээ одоо энэ дээр авсан дүрснүүдээ ер нь яаж color grading хийсэн бэ гэдгийг бол наривчлаад сайн тайлбарлаад өгчээ. За ер нь хаалцны шүүс шиг бүр ингээд маш олон юм байна. Гэхдээ яг хөө би аль чадлаараа тэгээд гоё хөнгөн гоё тайлбарлаад өгч. За түрүүний хэлсэнчлэн color space transform аял хийцэн, оруулсан. За тэгээд нөгөө color space transform энэ чи явж байна. Мэдээж Xenon film log бол хуургасан байна. За би та нарт яг нэг нэгчлэн бүднийг хааж агаад харуулъя те. За энэ юу нь болохоор shortcut нь болохоор control D дээр байдаг. Node-н дээрээ дарлаа control D-гээр дарангууд зөвхөн тэр node-ныхоо өөрчлөлүүдийг харж болдог гэсэн. Энэ болохоор бас маш их ашиглагддаг shortcut-уудын нэг. Энэ нь бол байнга ашигладаг. За color space transform бол хийсэн тий. Нөгөө талдаа color space transform out-а бас хийсэн. Тэгээд гаммага тохируулаад Xenon film log руу оруулсан. Яахад вэ гэхээр мэдж байгаа. Угаасаа film emulation оруулахдаа бэлтэж байна тий. За окей film emulation бол оруулсан байна. Дээр нь дараад маусад авчиад харангууд Reclon Zeus-тэй Kotak 2383 D55 гэдэг өнгөө бол оруулсан байна. Болж юм тий. За ингээд цаашаага эхний ээлжинтэй юмнуудаа хийсэн болохоор цаашаага color space-ийн дараа hue гэж яг юу байгаад байна тий. За энэ нь болохоор бүх Sony-ны бид түрүү хэлсэн шүү дээ. Бүх Sony-ны ер нь бол slog 3 дээр picture profile дээр нэг ногоон өнгө дагалтаж орж ирээд байдаг. Тэрийг ингээд зүгээр болиулаад өгчгүй байхтаа гэд хараагаад угаасаа нэмэр авахгүй угаасаа Sony угаасаа сонсохгүй. Цаанаас ногоон өнгө дагалтаж ирээд идэг. Тэр ногоон өнгөний ер нь бол болиулахын тулд тий арай натурал өөрийнх нь тэр натурал өнгөний одоо Canon шиг юм гоё өнгөний гаргахын тулд би энэ дээр hue-г нь бол жоох өөрчилсөн байгаа. Тэгээд hue-г энэ чинээс нь жоох улааныг өргөж өгөөд тэгээд ногоо нь бол жоох хассан байгаа. Тэгээ энэ дээр бас тий жоох улааныг бас дахиад жоох ингэ бүслээд өгсөн байна. Тэгэхээр бидний нөгөө нэг ногоон новшин харагдадсан өнгө маань ер нь бол яг натурал руугаа буцаагаад орж ийнэ гэсэн үг. Энийг бол колористуудаас олж мэдсэн энэ техникийг. Тэгэхээр та хэд ч гэсэн тий надад бас өнгө тавьдаг хүмүүс үзэж яхахыг үг хүсэхгүй. Sony-ны өнгө чинь бас тий ногоон тинтээ гарч ирээд байх юм бол ингээ hue-гээс солиод эхний ээлжинд ер нь бол цэвэрлэх хэрэгтэй. Correction хийх хэрэгтэй. Энийний дараачихан бид нэр юу оруулж байгаа гэхээр white balance-д тохируулах юм байна. Энэ дээр exposure тохируулах юм байна. Энэ дээр буруу бичсэн байна. Тэгээд saturation тохируулсан байна. За contrast бол би арай хоош нь тавьсан байгаа. Анзаарч байгаах. White balance exposure white balance бол нэг амар reactor тохируулаагүй. За яагаад вэ гэхээр уусаа film emulation маань уусаа хангалттай юм warm өнгө өгчдөг учраас би ер нь бол хамгийн хүчтэй Kotak-ыг бол сонгосон учраас тий D55 нь арай илүү хүчтэй юм шиг санагдаад байна. Тэгсэн учраас би ер нь white balance нэг хамшигтай оролтыг гэж бодоагүй. Тэгээд exposure бол ер нь нэлээд хассан. HDR-аар хасах 0.60 руу оруулж хассан. Хоолоо амруулсан. За тэгээд saturation ер нь бол үл ялэг жоохон баг нэг амир анзарахдаггүй дөө. Жоохон нэмсэн байна. За тэгээд saturation-ыг болохоор би энэ saturation гэдэг хэсгнээс ер нь оруулаагүй. Тусдаа өөрийнх нь color space-ийг сонгож өгөөд HSV буюу hue saturation value гэдэг color space-ийг сонгож өгөөд gamma-г сонгож өгөөд мэдээж 2.4 дээр тэгээд channel дээр нь одоо энэ channel дээр гуруула HSV гэдээ орцсон байгаа. Channel 1 нь hue тэ H, channel 2 нь saturation, тэгээд channel 3 нь value тэ. Тэгээд H V2-ыг болиулаад зөвхөн saturation нөлөөсөн байна. Тэгэхээр ингэж saturation өөрчлөх юм бол тэ одоо exposure дээр ямар нэгэн нэмэлт орж ирэхгүй арай цэвэр арай зөвхөн saturation л өөрчилж болно. Арай илүү наривчилсан advanced saturation өөрчлөлт юм уу. Тэгээд энэ техникийг бас олон колористууд юу н ашиглаж байгааг харсан. Тэгээд би бас өөртөө бас юу н хэрэгжүүлж ирсэн. Энэ дээр болохоор би нэг амар сүртэй өөрчлөе гэж бодоогүй. Ерөнхийд нэг 1.4 мөрөв дээр л байсан баг.
чухал одоо scope харна үү те. Чухал өөрчлөлт болсон. Тэгээд цаашаага энэ өнгөн дээр болохоор юу өөрчилсөн бэ гэхээр white balance бол энэ өөрчилсөн байна. Энд гэхдээ илүү нөгөө нэг одоо зөвхөн skin янзлахад хэрэгтэй байдаг учраас энийг бол түр ингээд хаалгасчих. Одоо хүн авч байгаа тохиолдолд те одоо ийм static shot биш. Ерөнхий одоо хүний портрет ч юм уу одоо юу дээр real мэлэн дээр ч юм уу skin-аа ингээд юу нь бол тусад нь ингээд янзлжуулаад амар ид. За тэгээд цаашаа энэ гурыг бол ашиглаагүй. Энэ дээр юу байж болох вэ гэхлээр те vignette байж болно. Гэрэл тусад нь бас нэмж өгч болно. За focus-оос арай илүү наан цаанд гаргаж болно те. Тэгээд би curves-ийг ер нь бол дараачийн юм дээр өөрчилсөн байна. Тэгээд энэ систем яагаад ингэж зур хоосон байгаад юм гэхэл угаасаа би power grid болгоод хадгалсан. Тэгээд бүх нэг өнгө янзлах болгондоо буцаж шууд гаргаж ирээл тань ингээл дээр нь хэрэгтэй юмудаа бол тавьчихдаг гэсэн үг. За тэгээд curve дээр би ер нь бол S-curve нэх амар тавьж бодоггүй. Зүгээр энгийн яагаад S-curve тавиагүй гэхэлэр цаашаа нэлээд олон юм оролдож байгаа учраас технологич зүгээр ингээд тавьчих гэж бодсон. Тэгээд эцэст нь харах гоёсэн болж ирсэн тий. Тэгээд шууд доороос нь shadow хэсгээс нь жоохон татаад өгсөн. Тэгээд одоо ингээд ялгааг нь харах юм бол тий. Shadow нь ингээд жоохон тийш өргөгдсөн байгаа. Scope-н дээр ч гэсэн ер нь харагдчихээн. За тэгээд энэ хоёр нүүд байгаа. За энэ хоёр нүүд болохоор маш онцлогтой. Яг тэгэхээр DaVinci-гийн бета вершн дээр тэ 19 вершн дээр Film Look Creator гэж шинэ плагин гарч ирсэн. Тэрийг бол айгүй их тестэлж байгаа. Хүмүүс ч гэсэн айгүй их тестэлж илээ. Том колористууд өөрсдийнхөө workflow-нд орлоод эхэлсэн байлээ. Миний хувьд ч гэсэн энэ бол ашиглахад бас айгүй амар айгүй тийм энгийн симплчилсан байдлаар энэ бол тийм гоё плагин бол гараад ирсэн мэлээ. Тэгээд энийг бол ашиглах юм бол тэ дорхоно ингээд бүх одоо юунуудыг за vignette хийж болж гин, halation хийж болж гин, bloom хийж болж гин тий. Grain нэмж болж гин, flicker нэмж гин, gate weave хийж гин. За film gate гэдэг нөгөө нэг одоо энэ хар араа мэддэг шүү дээ. Тэрийг шууд автоматар ингэж тавьж болж гин гих мэтлэн. Одоо энэ харж байгаа тий. Гих мэтлэн ерөөхдөө ингээд олон функцүүдийг зэрэг ингээд одоо film emulation арай илүү сонирхолтой болгохын тулд ингэж оруулж ирж ирсэн байлээ. Тэгээд энэ плагиныг бол ер нь бол ажиллаа сурчих юм бол маш хэрэгтэй плагин байсан шүү. За тийм ч учраас би шууд workflow-нд бол нэмээд оруулсан байгаа. Одоо бол нэг амар ашиглая гэж бол бодоагүй. Энэ доотлолт нь бас film look-ийн бас нэг жижиг хэсгийг бол оруулсан байна те. Нэг жоогоор vignette үүсгээд жоохон bloom оруулсан байна. За тэгээд цаашаага бид нэр color space transforming out нь орж ирж байна. CST гэж биччихтэй. Тэгээд мэдээж emulation маань орж ирж байна. За энд болохоор би нэг лат ашигласан. Энэ болохоор random by the way гэдэг. Ер нь бол латнуудын аваад туршиж үзсэн. Одоо энэ хүү яг энэ зургийг хаалт дээр бүр special айгуу гоё орж ирсэн. Ягаад ч юм надад айгуу таалагдсан. Тэгээ манай film emulation-ыг бүр ингээд гоё илүү тодруулаад өгсөн гэх юм уу. Тэгэхээр дан ганц emulation-аар хязгаарлахдаггүй өөр олон латнууд ер нь нэмэрээ. Тэгээ нэмж үзээрэй. Юмыг яаж гоё гараад ирчих юм л те. Яг миний дүрс шиг. За окей. Тэгээд цаашаага за одоо энэ Plax-ыг ярьсан дээр хаа. Одоо энэ Plax нь бол яаж байгаа гэхээр за эхэнд ер нь Hue-гийн араас орж ирж байгаа. Энийгээ оруулаад харах юм бол одоо энэ жоохон юм blurry одоо энэ тэр дижитал одоо камернуудын өөрт нь агуулдаг тэр юм нэг юм сони шарп нэг юм арай илүү зөөлрүүлээд нэг тийм фильм чанар руу илүү төхүүлж байгаа гэсэн. Хүмүүс ер нь хийхдээ одоо энэ дижитал одоо энэ үзэгдэлт айгүй их дуртай л да. Цаанаас харахад л те нэг бас камераар авсан ойлгомжтой байдаг. Гэхдээ фильм өнгөнүүд өөрийн гэсэн давуу тал нь арай юм софт, арай юм төхийн cinematic гэж одоо ер нь л яриад байсан. Тэр шигээ одоо энэ зөөлрүүлээд аягүй юм dreamy болгоод ер нь glow өгч чаа гэсэн.
Тэр нь ч надад таалагдсан. Тэрийг тэгээ бас яаж хийсэн бэ гэхээр метрогоо ороод шинэ өөд үсгээд метрогоо ороод за дүрсээ сонгоод өгчөнд тэнгуут нэг юм тусдаа мет гараад ирнэ. За энэ өвд нь яаж байгаа гэхээр одоо зөвхөн хайлайт хэсгийг ер нь л авч ийна гэсэн үг. За тэгээд энэ дээр энэ цэнхрийг холбочихлоор хайлайтыг биш эргүүлээд плаксыг аваад өгч байгаа гэсэн. Плаксыг авах нь юугаараа илүү даваа талтай юм гэхээр хайлайт чи ерөөхдөө одоо тэр гэрэл хийгээ бүх одоо тэр дээгүүр явж байгаа тэр датануудыг удирдах байгаа бол энэ ч болохоор хар хэсгүүдийн удирдсанараа одоо арай софт болох одоо тэр дүрслэл нь арай сайн орж исэн гэх юм уу? Арай илүү гоё орж исэн. Тэгээд би энэ дээр юуг нь өөрчилсөн бэ гэхээр тэр mid detail гэдэг хэсгийг ер нь бол хасах зур оруулсан байна. За тэгээд харахаар манай дүрс маань арай нэг юм soft айгүй гоё орж исэн бод. Энийг бол хүснээр өөрчилж болно. Би бол бүр амар юм cinematic ер нь бол кино шиг болгоё гэж бодсон учраас зорьсон учраас амар юм бүр софтлаа хийсэн. За тэгээд энэ софтлагч маань бас цаашаа хоёр юм руу холбогдсон байгаа. За энийг одоо удахгүй ярина. За энэ дээр тэр lat basic юмнуудаа оруулсны дараа noise-аа янзлж байгаа. За энэ дээр угаасаа өдрийн exterior shot учраас ямар ч гэрлийн noise бол үүсэхгүй. Гэхдээ ямиг яаж өгдөг те бүр илүү тонхлог болох л те. За sharpening бол хийсэн байна. Sharpening манай дүрсийг арай илүү те хурц тод болгоч те мэдээж софтлцсон юм чинь. Буцаагаад sharp болгоход ямар ч хэрэгтэй юм. Тэгвэл яг софтлсан гэж бас бодож иж магадгүй. Гэхдээ софтлох дээр имэд sharpen хийчихлээр бас дүрс маань арай илүү юм. Одоо юм тунгалаг хэрнээ одоо юм glowy тийм жоох юм софт болж өгдөг. Тэр нь одоо надад бас ингэ ер нь таалагдсан гэх юм уу. Дангац бүр ингэ бүр амар софтлж хаяж ирснаас те бас тэгэл нөгөө нэг commercial тэр нөгөө digital look-гээ бас жоох ингэ агуулад буцаагаад илүү sharpening нэмээд өгсөн л гэсэн. Тэгээд энэ дээр манай нөгөө нэг тэр sharpening-а яаж хийсэн бэ гэхээр энэ tab руу blur хэсэг рүү орж жагаад энэ улааны 47 жоохон татаад өгсөн гэсэн. Доош 47 руу. За энэ нь бол ингэ sharp хийчихэж байгаа юм байна. Одоо film look creator дээр дараачийн нөгөө нэг grain marine те зэмбүү энэ дэр toss moss одоо юу гэдэг нэг film кинонууд film өнгөнүүдийн агуулдаг бүх тэр характеристикуудыг энэ чинь агуулсан байгаа. Тэгээд энэ бол яг энэ дотроос те энэ хавтал явж байна гэсэн. Тэгээ энийг ингээд нэмээд үзэх юм бол те ингээд амар noise үүсэж байгаа. Зарим одоо music видеог харах ч юм те амар киног харахад энэ бол noise ихтэй байдаг. Тэгээд энийг болохоор нөгөө фильм юугаа одоо гаргаж ирэх гээл хүмүүс ашиглаад байдаг гэсэн. Энэ тодорхой хэмжээний баг зэрэг бас байх ер нь бол гоё болчихдог дүрс маань. За тэгээд glow ер нь бол оруулж ирсэн. Бид нар контраст дээр ирсэн шүү дээ. Контраста их амар сүртэй оролдог учраас яг энэ glow дээр бол би хийх гээд бол хадгалсан байсан. Тэгээд glow гэдэг эффектийг оруулж өгснөөр одоо манай тэр дүрсийн маань арай л амьлуулад арай л нэг юм бас стримий дээр л үг рүү арай л ойртуулж байгаа гэсэн. Тодорхой хэмжээний highlight болон black-ийг жоохон бүслээд арай л ингээд цацруулаад өгчдөг гэсэн. Тэгээд энэ glow-ыг бас music video дээр хасаагүй ашигладаг. Тэгээд alpha channel-ыг нь би тэр нөгөө юу руугаа бидний анх үүсгэсэн тэр black руугаас давхар холбогдсон байна. Тэгээд ийшээгээ холбоогүй glow хийж хагаад ийшээ холбосон glow хоёр бас жоохон ялгаатай юм л. Тийм учраас black-ийг нь бол ер нь бол холбоод өгсөн чинь аюу бас гоё юм цэвэрхэн амар тийм тод glow биш яг юм зөөлхөн glow болоод ирсэн мөлий. Тэгээд key output дээр нь бас те энийг бас тааруулахад арай багасгаад арай ихсгээд ингэж явж болно. Өөрийнхөө settings дээр бас ер нь бол нэлээд өөрчилсөн байгаа. Энд дээр би юу оруулсан бэ гэхээр composite type-ыг бол add руу оруулсан. Тэгээд reflecting camera дээр тарсан. Тэгээд бусд нь бол ер нь бол гайгүй default руу л хатуу. Тэгээд энэ spread-ийг бол жоох өөрчилж болно те. Хэрэг glow хөөс амар. Минийх бол 0.5 дээр л бол орцсон л. За тэгээд lift-ийг хийж өгсөн. Lift-ийг хийснээрээ манай дүрс маань гатагаа айлуулах жоохон reserve хийгээд жоохон хадгалахад арай доошлуулсан байна. Хитрхи их нөгөө glow өгөөд дээшээ ороод исэн учраас
энэ давхар контрастыг ер нь бол тусад нь гэж оруулж өгсөн. За тэгээд одоо энэ sharp маань тэр өмнөх sharp-аас юугаар ялгаатай гэхээр хоёр sharp-тай заяа. Өмнөх sharp-аас юугаар ялгаатай гэхээр манай black-стай маань холбогдсон байгаа энэ matte-тэй. За black-саа илүү sharp болгосноор те бас нөгөө нэг анх ярьжсэн softly гэдээсээ юм бүр буцаагаад гіврөө дахиад илүү юм бүстлээд дижитал одоо тэр look руу арай жоохон төхүүлсэн гэх юм уу. Гэтэ энэ sharpлагч нь ер нь бол одоо тэр нэг юм blurredсан одоо тэр film мөнгө тавьсан, grain тавьсан маш олон юм нэмэлт одоо тэр бүх одоо тэр юмнуудыг ер нь бол буцаагаад жигэд арай sharp болгоод өгчдөг гэсэн. Тэгэхээр ер нь бол би одоо энэ өөрийнхөө footage хаад Adler авсан болохоор буцаа sharp хийчихлээ. Арай нэг дээшлээ те. Мегапиксел нь жоохон ихсэж байгаа юм шиг нэг тийм одоо visual гаргаж ирдэг юм уу. Тийм болохоор би шууд sharpness-аа дахиж 2 нэмээд буцаагаад black руугаа холбоод тэгээд ингэж явцсан байгаа. За тэгээд энийг бас хэрвээ дүрс чинь нэг тийм тодмод болохгүй байх юм бол энийг ашиглах юм бол аюу гой тодоод өгчт юм бэл. За тэгээд сүүлд нэг 2 юм байна. Энэ хоёрыг бол ашигласан ч болно, ашиглаагүй ч болно. Энэ юу вэ гэхээр нөгөө нэг тойргоор ер нь бол жоохон blurred төгсөж байгаа гэсэн. За энэний юу харах юм бол те. Одоо энэ голоос бусад хэсэгт нь ер нь бол ерөнхий vignette үүсгээд, vignette-ний mask үүсгээд, энэ mask яаж үүсгэсэн бэ гэхээр энэ дээр дараад ингэж mask-ныхаа fade-ийг өөрчлөөд за тэгээд энэ дээрээ болохоор blur хийсэн гэсэн. Blur болохоор tilt shift blur гэдэг юм тэрхийн tool ашиглаад тий шууд blur type balance blur болгоод тэгээд strength болон focus sweep гэдэг юм бол дотор settings-ийг бол өөрчлөөд. Тэгээд нэг ийм гоё. Гадуур нэг юм жоон blur төгссөн. Энэ болохоор тодорхой subject-ийг фокуслах, дээрээс нөгөө нэг vintage lens-нуудыг арай илүү дөөрөх маягаар энэ одоо юуг туршиж байгаа. За тэгээд энэ бол нэг амар албатай биш. Энэ болохоор яг тэр тухайн хүний яг хувийн preference. Саяныхаа өнгөө рууны хэлсэнчлэн Ctrl C гээд copy хийгээд өнгөн дээр цаагаад тавьчихна гэсэн үг. За окей. Ингээл түрүүний бүх хийсэн өнгө edit хийсэн өнгөнүүдээ бүгднийг сайхан copy paste хийгээл дүрсэн дээр аваачаал ингээл ер нь бол янзлаад яваад байна гэсэн үг. Тэгээд баг зэрэг өөрчлөлттэй юм гэлтэй. Яг иймэрхүү дараалалаар ер нь бол би өөрийнхөө тэр Rio Park-ийн дүрсний өнгүүдийг бол тавьсан. Тэгээд энэ одоо спортын системээс те ер нь бол гол юмнуудаа бол сайн ойлгож авсан байх гэж найдаж байна. Color space бол өстой мэн те. Primary set-ийг янзлсан юм байна. За нэмээд film emulation-ыг зөв оруулсан, gamma-ыг тохируулсан, emulation дээр lat нэмж өгсөн те. Тэгээд нэмэлт янз бүрүүд нэмэлт tools ашиглаад те noise-ыг хасч болж ийн илүү sharp болгож болж ийн. Contrast ratio-г илүү гоё болгож болж ийн те. Glow хийж болж ийн. Арай илүү cinematic болох одоо тэр бүхэл арга чарга юу гэдэг те. Бүгднийг л ер нь ишигээ шингээж өгсөн гэж бодож байна. Тэгээд тайч гэсэн өнгөө тавихтаа одоо энэ хүү системийг ашиглаад өөрийнхөө өнгийг арай next level-д бас оруулж болно. Асуул те тухайн одоо situation болгонд яг жоон glow нэмдэг ч юм, жоон sharp хийдэг ч юм те. Жижиг сажиг түүлсүүд нь ер нь ашиглаад өөрсдөө workflow-д оруулаад өгөх юм бол арай илүү одоо амар байх юм болов уу гэж бол бодож байна. Өнгөрсөн 8 сарын хугацаанд бол одоо нэмэрт үеийн өөрчлөлтүүдийг өөрийнхөө одоо өнгөний төр системд бол оруулсан байна. Тэгээд миний бодлоор хангалттай л ер нь нэлээд л тийш ахиц үзүүлсэн байх л гэж бодож байна.